Оросын холбооны улс буюу Евразийн холбоонд гарах 367 барааны жагсаалтанд манай компани үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн багтаж байгаа. За энэ утгаараа бол бид Оросын холбооны улсаас олон жил импортоор авч ирсэн үндэсний хоног төхөөрөмжийг эргүүлээд Оросын холбооны улс буюу Евразийн холбооны улсуудад гаргах тийм боломж олдож байгааг гэж ойлгож энэ бүрэлдэхүүнд орж хууль эрх зүйн орчныг сонирхож нөхцөл байдлаа танилцж байна. Олон бид өнөөдөр энд том үйл ажиллагааг хаана цар хүрээтэй явуулахын тулд бид хоорондоо арилжаа хийх гэж байгаа чинь банкныхаа системийг яаж хийдгийг, мөнгөн урсгалаа яаж зохицуулах юм. За дээр нь Евразийн холбооны улсуудын сертификатууд улс орондоо харилцан адилхан үйлчлэх юм уу юу? Мөн Монгол улсын тохирлын гэрчлэгээнүүд бусад энэ орнуудад харилцан адилхан тэгш хэрэгтэй үйлчлэх үү гэдэг ийм чухал сэдвүүдийг хөндөж ярьж байгаа хаа гэж ойлгож байна. Хэрвээ энэ чухал сэдвүүдийг ингээд зэгцлээд ажиллах юм бол Монголын бизнес эрхлэгчид түүний дотор одоо манай компани олон бизнесийн энэ том зах зээл дээр өөрсдөө хийж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг гаргахад бэлэн байгаа гэж ойлгож байна. Энэ бараанууд нь бол экспортын чиглэлийн импортыг орлох тийм олон бүтээгдэхүүнүүдийг эх орондоо үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангацсан ийм аж ахуйн нэгжүүд, ийм компаниуд гадаад зах зээлд гаргахаар энд одоо хүрэлцэн ирээд олон бизнес эрхлэгчтэй хамтран явж байгаа туйлын баяртай байна. Ингээд Монгол хүний хувьд Евразийн том зах зээлд дандаа монголчууд техникийн барааг өөрийнхөө эх оронд импортоор авдаг байсан бол энэ удаа бас бид хариу арга үйл ажиллагааг экспортод гаргах ийм боломж олдох болов уу гэж найдаж итгэж хөдөлмөрлөж байна да.